Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр Эхлэл гэдэг нэртэй 2021 онд нээлттэй иж байсан Солонгос нэг ангитай сонирхолтой кино ярьж өгье. Эхлээд гол дүрүүдэд танилцуулъя. Энэ бол Чаа ус бол ахлах сургуулийн дээрлэхүүлдэг сул дорой сурагч. Харин энэ бол Жон Дөхөн, холимог тулааны авраг. За ингээд кинонд орцгоё. Залуухан 16 настай ч чадвараараа аль хэдийн алдартай болсон Жон Дөхөн машинд явж уугаар кино эхэлнэ. Нэг шөнө Дөхөн тулаандаа ялчгаад ээж охин дүү хоёр нь хүлээж байгаа учраас гэрлүүгээ харна. Гэртээ очих мөчтөн түүнийг аимшигтай дүр зураг угтана. Ээж охин дүү хоёр нь цусандаа будагдсан байх нь тэр. Гинэт Дөхөний ардаас алуурчин дайртал Дөхөн чадварлаг тулаанч учраас түүнийг барьж аваад хөнөөчгөн. 2 жилийн дараа хэсэг хөвгүүд Дөхөний хэргийн талаар ярилцаж байна. Түүний гэрлүү хулгайч нарт дайрсан боловч Дөхөн тулааны скилийг ашиглан бүгдийг нь хөнөөсөн учраас түүнийг аллагын хэрэгээр шоронд хорихоор болсон байдаг. Энэ анги дотор шинээр шилжиж ирсэн Чаа ус бол нэртэй хүү байв. Тэр өмнөх сургуульдаа дээрлэхүүлдэг байсан учраас энэ шилжиж ирсэн бөгөөд сургууль нь ч түүнд таалагдаж байлаа. Гэвч багш нь ангид шинээр ирж байгаа сурагч Тониг танилцуулна. Тони бол боксоор хичээлдэг, бас усолыг өмнөх сургуульд нь дээрлэхдэг байсан хүн юм. Багш ангиас гарахад Тони ангийн хідэн бандыг зодож ноёрхлоо тогтооно. Тэгээд эргэлзэлгүй усол дээр ирэхэд усол айсандаа юу ч хэлж чадахгүй. Ангийнх нь нэг охин хамгаалах гээд өмөртөл Тони гараа далаагаад алгадаж орхино. Тэр үед усол амьдралдаа анх удаа Тониг боль гэж зогсоотол Тони түүнийг зодож хичээл зааж усолыг нүүр нүдгүй алгадаж зохино. Тэгээд Тони чаддаг юм бол намайг зохилдоо, аливаа зохиоч гэд хэлсээр байна. Усол юу ч бодлгүй үзгээ Тонигийн нүд рүү зоож орхидог. Үүнээс болж усол шүүх хурлаар орно. Харин түүний өмгөөлөгч юу ч хэлдэггүй. Ингээд усол 2 жилийн ял авч шоронгийн автобусанд суудал Дөхөний хажуугийн суудалд сууж таардаг. Шоронд ирэхэд хулгайн хэрэгээр ял авсан Минтээ таардаг. Өрөөнийх нь ах тэр хоёр шоронгийн нууцуудыг хэлж өгдөг. Шоронд Жүүн, Ок, Хан гэдэг 3 том атман байдаг. Жүүн бол сайн залуу. Ок, Хан хоёрын дээрлэлтийг зогсоодог. Сүүлд болсон хэрэгээс болоод Жүүн тусгаарлах өрөөнд орсон ба тэр үеэс хойш Ок, Хан хоёр хүмүүсийг дээрлэж хэцүү байдалд оруулж байгаа. Гисэн эдэж тус хоёр хангийн хамгийн аимшигтай хоригдол нь Дөхөн хിവэрэ байгаа. Гэхдээ Дөхөн хизээж шалтгаангүй зодон хийдэггүй. Дараа өдөр нь Ок, Хан хоёр багт хуваагдан хөл бөмбөг тоглож байгаад хоёр хүн нь бэртсэн учраас Өсөөл минь хоёрыг багтаа авч тоглоно. Өсөөл хөл бөмбөгт муу болохоор Ханы баг ялагдаж эхэлнэ. Хан ялагдахгүй тулд тэмцэлдэж байх үед нь Өсөөл нүдээ анаад бөмбөгийг өшгөлтөл санаандгүй Окийг өшгөлчихнэ. Ок өвсөндөө газар дунаж түүний залуус Өсөөлийг барьж авахд Өсөөлийн өнгөрсөн дурсамжууд нүдэнд нь харагдаж тэр өршөөл гуйж эхэлнэ. Гэвч Окийн залуус түүнийг явуулсангүй. Гинэт хажуугаар нь Дөхөн өнгөртөл залуус гинэт нөхөрсөг харьцаж байгаа царайлахыг Өсөөл анзаарч урагшаа цогтож гүйхэд нь Дөхөн буцаж ирээд босхот нь туслана. Ок Дөхөн рүү дайртал Дөхөн нэг л алгадаад унгана. Шоронд олон төрлийн хичээл задаг. Нэг хичээл дээр нь Ок Өсөөлийг ширтээд өшөөгөө авах талаар боцоор байдаг. Хичээлийн дараа шоронгийн хуяг Өсөөлд эргэлт ирсэн гээд авч явтал Тони ирсэн байлаа. Тонигийн амьдрал оронгоороо эргэж нэг нүдэн сохорч сургуулаа хайж гудамд гарсан байх нь тэр. Усол түүнийг сонсоод өшөөл ирсэн ч Тони уурандаа буцалж байлаа. Нэг удаа усол цонхоор хартал Дөхөн гадаа талбайд тасгал хийж байв. Үүнийг харсан усол өөрт нь 2 жилийн хугацаа байгаа болохоор боксоор хичээллэх тухай бодон өөрийгөө хамгаалж сурахаар шийдээд Дөхөн дээр ирж өөрийг нь тасгалжуулаач гэж гуйдаг. Эхний удаа Дөхөн тасгалжуулахаас татгалздаг. Усол өөрийн туулсан өнгөрсөн амьдралаа нэг нэгэнгүй хилтэл Дөхөн нэг болзол тавина. 40 минутад талбайг 100 тойрч чадвал чамд бүх зүйлийг зааж өгье гин. Усол юу ч бодож эргэлзэхгүйгээр шууд гүйж эхлэв. Өнгөрсөн тулсан бүх зүйлсээ бодон гүйсээр байлаа. Сүүлийн хідэн тойрог үлдэхэд Усолын ухаан балартаж түүнийг харсан Дөхөн одоо болно гэхэд Усол гүйсээр л байлаа. Ингээд тэр 100 тойрог гүйж дусаад маш их ятарсан учраас газар дунаж тусав. Энэ үед Дөхөн бокс сурах нь түүнд ямар чухал гэдгийг нь харав. Ингээд Дөхөн Өсөөлийг өөрийн өрөөндөө шилжүүлэх тухай шоронгийн даргад хэлв. Дарга зөвшөөрөөд өрөөрөө шилжүүллээ. Дараагийн өдөр нь Дөхөн Өсөөлийг тасгалжуулж эхэлнэ. Харин Өсөөл маш сул хүчгүй биетэй байлаа. Үүнийг хараад Дөхөн нэлээд их хүчинд шармайлт шаардахыг ойлгоно. Энэ үед Ок өшөөгөө авах талаар бодсоор л яаж Дөхөнөөс холдуулах тухай бодож арга сэднэ. Харин Өсөөл
маш их ядарч байгаа болохоор жаахан амармаар байна гэхэд Дөхөн чи хизээч боксыг сурахгүй юм байна гэж хэлнэ. Үүнийг сонссон Усол өөрийгөө хүчлэн тасгалаа хийнэ. Дараагийн хэдэн өдөр Усол ядрахгүй тасгалаа хийсээр түүний бие ч өөрчлөгдөж байлаа. Үүний зэрэгцээ Усол Дөхөн хоёрын нөхөрлөлж Батбэх болж байлаа. Харин шоронгийн гадна тооны гудамжинд зодон хийж явсаар л нэг гангстер түүнийг анзаарч өөрт нь ажиллах талаар санал болгоход тооны эсэргүүцтэл гангстер цохиж унгаад сүүлийн боломж олгоно. Энэ үед тооны мөнгөний төлөө гангстертэй хамтарч ажиллахаар болдог. Үзэгдэл шилжиж Дөхөн хатуу дэглэмтэй хорих руу шилжих гэж байгаагаа Усолд хэлнэ. Усол энийг сонсоод маш их балмагдав. Дөхөн Усолд хандаж эрт орой хизээ нэгэн цагт чи тулалдаж таарна гэж үнтэй зөвлөгөөнүүдээ өгөхөд хэлсэн үгс нь Усолын зүрхэнд хүрч илүү шаргуу бэлтгэлээ хийсээр байв. Огийн залуус нэг залууг дээрлэж байхыг харсан Усол боксын эсхийлээ ашиглан аварлаа. Үүнийг сонссон Ог өөрийн залуустаа түүнийг өөр дээр нь аваад ир гэж тушаав. Гэвч залуус Усолоос айсандаа очиж Усолоос тусламж гуйна. Энэ үед Усол өөрөө Огтой нүүр тулахаар шийдэж Огтээр очиод хийсэн зүйлдээ гимшиж уурслалт гуйна. Харин Ог түүнийг цохиж авна. Гэвч Усол урдны Усол байхаа болсон учраас эргүүлж зодтолтно. Гэхдээ Ог хамаг хүчээрээ Усолыг цохиж унахад бүгд тулаан дууссан гэж бодно. Гэнэт Усол босч ирээд зодтолтоход Дөхөн ирж зогсооно. Усол Дөхөн хоёр чимээгүй гарч ив. Харин шоронгийн гадаа тооны илүү аюултай, илүү зэрлэг болж байлаа. Шорон дотор Дөхөн Усолд сүүлийн хичээлүүдэд заасаар л. Бэлтгэлийн үеэр Усол Дөхөний нүрийг яг цохихоор шахав. Энэ үед Дөхөн бэлтгэл дуссныг хэлнэ. Ингээд Дөхөн өөр шорон руу шилжихээр болж явхаасаа өмнө хичээнгүй тасгалаа хийсээр байгаарэ гэж захина. Дөхөныг явхад Жүүн тусгай өрөөнөөс ч гарч шорон нам гүн болж эхлэв. Гэсэн хэдий ч хан Усолыг тулаан дуудаж хэрв Усол ялвал хан ахиж шоронд хэнийг ч дээрлэхгүй гэж тохиролцоод тэд 5 өдрийн дараа тулалтахаар болов. Усолын бэлтгэлийн тухай цуу яриаг сонссон тооны эргэлдээр ирж одоо бидний зодон эрх тэгш болох нь гэж баярлана. Тулааны өдөр болж хан Усол хоёр зодтолдож эхэлнэ. Ширүүн тулааны овцод Усолын бэлтгэл үр шимээ өгч цөхрөлтгүй дайралтыг нь хан сүулдэ тиссэнгүй бууж өгч ялагдлаа хүлээн зөвшөөрч ахиж хэнийг ч дарамтлахгүй гэж амлалаа. Шоронгийн өдрүүд өнгөрч атманууд ч бүгд хоорондоо эвтэй нөхөрлөдөг болсон. Усолын 2 жилийн хугацаанд дуусч шоронгоос суллагдав. Түүний гарахад тооны хүлээж байлаа. Ингээд тэд тулалдаж эхэлтэл тэдний хурд авхаалж самбаа бие биеийнхээ цохилтоос бултах гээд үнэхээр амар байлаа. Тооны тулаанд илүүрхэлж эхэлтэл гинэт Усолд Дөхөний царай харагдаж хүч орон дээшээ өндөж Дөхөний заасан тусгай эсхийлийг ашиглан тоонид маш хүчтэй цохилт өгтөл тооны газар тунаж хичнээн хичээсэн боловч босч чадахгүй ялагдаж Усол чимээгүй алхан явлаа. Харин Усол Дөхөн хоёрын нөхөрлөл үргэлжилж байгаагаар кино маань дуусна. Хэрв танд кино таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.